Эмх зэгцэд зориулсан 1 минут нь таны амьдралын дараагийн 5 минутыг хэмнэх тэр хэмнэлт байдаг учраас энд гаргаж байгаа цаг хугацаа болгон маань үр дүнтэй, үр өгөөжтэй байх болно. За өнөөдрийн бусад товц гэдэг ангилалд юу ордог вэ гэх юм бол гутал, цүнх, дөрвөвч, малгай, бэли, оролт, бүс, бидний шил, болон гоёл, чимэглэл, аксессуар, цаг, эмэг, бөгж, зүйлт бүгдээр ортлоноосоо эхлээд явцгаая. Бол Монголд бол айгүй их байх нь ойлгомжтой. Ялангуяа бид нар чинь жилийн 4 улиралтай учраас 4 улирлын хэдэн ээлжин гуталтай байхаас зур аргагүй. Өмнө хэлсний дагуу гутлан овоо үсгнээ, гэрээжин өнцөг болон бүрт байгаа бүх гутлнуудаа нэг цэг тавьчирна. За тэгээд тэр гутлнуудаа нэг нэгээр нь шалгаад үзнэ. За тэгээд гутлаа мөн дахиад 3 ангилна. Хадгалах, хаях болон саарл те саарл ангилын гутлнуудыг бол нэг хайрцаг дотор ч юм уу хийгээд тавьчин. Тэгээ 2 жилдээ ч юм уу гаргаж өмсөөг байх юм бол энэ гутлнуудаа баярлаа баяртай гэдгээ хэлнэ. Явал гутландаа мэдээж баярлаа баяртай гэдгээ хэлнэ. За хадгалах гутлыг хэрхэн хадгалах вэ гэх юм бол тухайн гутал маань өөрийн гэсэн байртай байх юм бол орон гэртэй байх юм бол цэгцтэй байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бүх гутал маань өөрийн гэсэн орон гэртэй гутлын шүүгээ хайрцаг биднэрт бүгдээрэнд нь байгаа байх. Өндрөөс нам руу тий өмнө нь яг хэлсэн нөгөө дарааллын дагуу байж болно. Эсвэл өнгийн уусгадаг ч юм уу эсвэл улирлаар нь ангил шийдэг ч юм уу тиймэрхүү байдлаараа хадгалж болно. Тэгэд яг гутлан дээр гарч ирсэн нэг тийм сонирхолтой түүхээ та бүхэнд хуваалцъя. Болохоос өмнө дандаа өсгөдөө гутал өмсдөг байсан. Өдөр шөнөгөл өсгөдөө гуталтай явдаг байлаа. Тэгээ жирэмсэн хүн чинь мэдээж өсгөдөө гуталнаасаа бууж таарна. Дөнгөж төрсөн нэлэх хүүхдээ бас тэрвэрэд өсгөдөө гутал өмсөд иж чадахгүй. Айгуу гой гутлнууд дөнгөж шинээр нь бараг шахуу авсан гутлнуудаа хадгалсан юм аа. Тэгээ дараа нь мэдээж өсгөдөө гутлны хэрэг гарахаар өмснө. Хадгалсан шинээр нь аваад ерөөсөө өмсөөгөөс айгуу үнэтэй ч авсан байсан гутал лээсэ. Тэр гутлаа ингээд өмсөд гарсан чинь салаад унтчих. Тэгээ энэ нэг биш нилээ удаа надад тохиолдсон байхгүй юу. За тэгээ энэ яагаад ингэт юм болоо тэгээ магадгүй би ингээд жирэмсэн болоод төрүүлээд хүүхдтэй болоод миний хөлний бүтц өөрчлөгдгөө миний биеийн жин өөрчлөгдснөөс болов уу тэгээ надаас болсон болов уу гэж айгүй их бодож байсан. Гэтэл яг үндэ сүүлийн үеийн гутлнууд маань ерөөсөө ингээд 3-5 жилийн хугацаатай тий. За мэдээж тэр амар үнэтэй лакшери брэндүүд бол өөр байдаг гэж магадгүй ер нь дундаж те дундшаас доогуур брэндүүд маань хүний худалдаа авалтуудыг байнгын байлгахын тулд те нэг юм авчаа дахиж юм авахгүй байх юм бол тэр компани дампуурч гадаг штэ 3 жилийн уу 5 жилийн хугацаатай тэгээ би тэр хугацаанд өмссөн байна уу өмсөөгүй байна уу те хэрэгэлсэн байна уу хэрэглээгүй байна уу тэрнээс үл хамааран тэр гутал нь одоо салаад ундаг. Насаал тийм үйлдвэрлэгдсэн байт юм байна. Тийм учраас магадгүй та ингээ үнэхээр таны хайртай гутал байгаад тодорхой шалтгааны улмаас олон жил өмсөж чадахгүй хадгалах болсон байх юм бол тэрийгэ гаргаж ирж өмсгөж явах юм бол эхлээд нэг өөрөө нэг сайн шалгаад үзээрэй те ойр зуртаа нэг өмсөө те тэр цавуу мав нь яаж ийж гэдгийг шалгаараа тэгээ гуталчин дээр очиж тэрийгэ засуулдаад ч юм уу те тэгэж өмсөж байгаарэ дараа нь би айгүй их эвгүйдэлд орсон болохоор та бүхэнд хэлээд таамаа. За үүний дараа гэх юм бол хадгалж үлдэх гутал маань бас хэд ангилагдаад байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр яг одоо улирал нь байгаа гуталнууд те одоо өмсгдөх гуталнууд болов улирал нь дууссан гуталнууд гэж байгаа. За энэ улирал дууссан гутал гэхээр одоо жишээлбэл бид нар одоо зуны сандал ил гарахгүй шүү дээ тий. Одоо өвөл байгаа юм бол за өвлийн зуны улирал болохоор өвлийнхөө гутлыг ил гарахгүй. Хайрцагт хийж хадгалаарай. Тий улирал нь дууссан хувцснуудыг яагаад гэх юм бол гутлын бас нөгөө хэлбэр нь алдчих юм бол тэр чинь гой шин чанар нь алдагдчихдаг учраас хүүхдийн чоно том хүний чоно бүх гутлыг аль болох тий гутлын хайрцаг дотор нь хийгээ те. За миний хувьд гэх юм бол хүүхдүүдийн гутлыг бас нэг хайрцагт нь хийгээ хадгалахаар зай талбай их хэрэглээд байдаг учраас одоо юу гэдэг нь гутлын чанарт нөлөөлөхгүйгээр те нэг гутал нөгөөдхөөгөө тийм дараад хавчаа те эвгүй одоо төлөв байдлыг өөрчлөхгүй байхаар тийм одоо хүүхдийн гутлнуудыг нэг том хүний хайрцагт 3 шиг гутлыг нэг дор хийдэг ч юм уу те. Зарим тохиолдолд өөрийнхөө ч гэсэн 2 3 гутлыг нэг хайрцагт дотор нөгөө хэдтэй нөлөөлөхгүй байх юм бол хийдэг. Гутлаа ингээ хадгалсан хайрцагнууд айгүй олон тийм одоо хайрцагнууд ингээ бий болчлоо штэ. Улирал солигддог учраас одоо мэдээж гутлнууд маань ингээ өөрсдөө хайрцагтай ирж байгаа. Тэр хайрцагт нь хадгалах боломж байдгүй тий. Одоо 100 болох юм бол 100-ны гутлаа хийж нүгэл болох юм бол өвлийн гутлаа хийчихнэ гэдэг утгаараа тэр хоёр хайрцагт доторх нөгөө агуулгах савн доторх юмнууд нь өөрчлөгддөг учраас тэр гадна талын савн дээр нь яг юу байгаа нь мэдгсэж явах юм бол зүгээр. За хэрвээ боломжтой байх юм бол энд харуулж байгаагаар зургийг аваад ингээ наачих юм бол айгүй тийм эвтэйхэн те дараа нь олоход айгүй амар байдаг байхгүй. Гэхдээ бас бүгдэнд нь юм принтер ч юм уу те боломж болцоо байхгүй учраас хар палмастраар бичиж
хичдэг ч юм уу те тэгээд ячих юм бол айгүй зүгээр байдаг. Тэгэх юм бол бид нар дараа нь бас нөгөө тэр улирлан туусан ч гэсэн тэр хувцсыг бид нар хэрэг болно шүү дээ те. Жишээ нь өвөл шинэ жил болж байхад зуны дүүплээ гаргаж өмсөх хэрэг гарна те. Зургнууд нь байх юм бол эсвэл тэр одоо хаягжилт байх юм бол бид нар дараа нь олоход их хялбар байдаг байна. За үүний дараа цүнх. За цүнхээ бол ерөнхийдөө хүмүүс айгүй их байгаад байдаг те. За конмари дээр болохоор 2-оос дээш цүнх сольж үүрдэг байх юм бол та цүнхэн дотроо байгаа бүх эд зүйлээ гаргаад нэг шургуулганд ч юм уу, нэг савнд ч юм уу, нэг хайрцагт ч юм уу хийдэг бэ. Тэгээд дараа нь дараагийнхаа цүнхийг тэр цүнхэн дотроо бүх юмнуудаа хийчдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар авч явах юм бол за яг хэрэг нь гарсан чинь нөгөө цүнхэнд орхисон байж таа гэх юм уу. Тиймэрхүү асуудал гардггүй юм байна. Цүнхийг хадгалаад цүнхэн дотор цүнхтэй гэдэг зарчмаар хадгалдаг. Тэгэхээр нэг анхаарах зүйл нь хаан өнгийн цүнхийг хар өнгийн цүнхэн дотор ч юм уу хийх гэж байгаа юм бол нийт уутан дотор хийж хадгалах юм бол илүү тохиромжтой байдаг байна. За энэ цүнхэн доторх цүнх гэдэг нь болохоор зай талбайг хэмнэхээс гадна одоо их цүнхний хэлбэр алдагдахгүй байх зүгээр байдаг. Яагаад гэх юм бол ингээд цүнх ингээд нөгөө өөрөө ингээд хэлбэр нь зүв байж энэ чинь бас та хэрэглэхтэй шүү дээ. Хэлбэрийн энтрээ алдчих юм бол айгуу жоохон тохиромжгүй байгаад байдаг. Төрөвч ерөөсөө хайдгүй би энэ дээр айгу олон хүмүүстэй таарч исэн. Бид санаатаагаар болон санамсруугаар зөндөө олон удаа төрөвчүүдэд гээж исэн. Ямар нэгэн байдлаар миний одоо санхуд ч юм уу те нөлөөлсөн зүйл байхгүй. Одоо ер нь төрөвч байхгүй те хаяхгүй гэдгээс илүүтэйгээр одоо хүний санхүүгийн байдал тухайн хүний хувь хүний төлөвшөл те сахилга бат гэдэг зүйлэл нөлөөлнө үү гэхээс биш тэр төрөвч байна уугүй юу гэдэгт бол нэг нөлөөлөхгүй байхаа гэж бодож байна. Зоригтой цүнх төрөвчөө явуулаарэ зүгээр хайж болно. Нүдний шил байна. За нүдний шилийг бол мэдээж биедээ нөлөөлөхгүй байхаар хадгална. За нүдний шилийг бол нүдний шилний зориултын хайрцагт нь хадгалвал зүгээр. За яг сүүлийн үед нэг тийм пластик хайрцагуд гарсан тунгалаг те харагддаг. Тэрний бол давуу тал нь гэх юм бол дотор нь ямар нүдний шил байга нь харагддаг нь айгүй давуу талтай. Гэхдээ тэрэн дээр нэг болгоомжтой байх зүйл нь юу вэ гэхээр тийм зөөлөн дотортой биш учраас зурагдчих гад байдаг шүү нүдний шил. Тийм учраас аль болох тийм шилний тийм зөөлөн илгээ алчуураар ороод ч юм уу эсвэл болвол яг зориултын нүдний шилнийхээ савнуудтай хийж хадгалах юм бол илүү тохиромжтой байдаг. За тэгээд аксессуар хэсэгт манаас малгай орж ирдэг. За малгайг адилхан л бас барк чой шалгалтаа бүгднийг хийлээ. За түүний дараа гэх юм бол хадгалж үлдэх те малгаануудаа яаж хадгалж үлдэх вэ гэхээр аль болох нөгөө хэлбэр алдахгүй гэдэг дээр анхаарна те. За малгааны тийм тустай хайрцагнууд ашиглаж болно. Их олон малгайтай те хүмүүс байх юм одоо нөгөө шилэпэн малгаанууд байх юм бол тэрийг дээрээс нь давхарлах юм бол болно. Гэхдээ бас давхарлаж байхдаа дахиад өнгөн дээр анхаараарай. Магадгүй ингээд нөгөө цайвар өнгөн дээр чинь бараа өнгийн нөгөө будг нь орох ч юм уу те тийм тохиолдол байдаг учраас голоор нь дааваа альчуур тавьдаг ч юм уу те тийм хамгаалах байдлаар эсвэл цаас ууд те гэлгэр ууд бол яг болно. Гэхдээ зарим тохиолдолд зарим материал дээр одоо тийм пластик ууд нь тийм үнэр оруулах хөг зүүсгэх ч юм уу те эвгүй болгочих гээд байдаг учраас аль болох амьсгалдаг даавуу те тиймэрхүү зүйлүүд ашиглавал их зүгээр баха. Сарвчтай малгаануудыг бол аль болох сарвчин дотор нэг сарвчин дотор нөгөөдг нь ч юм уу те ер нь танд ямар төрлийн малгай те тийм зүйлүүд байт юм бэ тэрэндээ тааруулаад тэр одоо хэлбэрүүдийг алдагдахгүй дээрээс нь давхарлах маягаар хадгалах юм бол илүү тохиромжтой байгаа. Үүний дараа бүс байна. За бүс тэлийг орооцолдуулахгүй те бүгднийг нь одоо нэг ороогоод ч юм уу те танд ямар юу байдгийг. За зарим тохиолдолд бол зангианы нөгөө зангаа хийдэг юм дээр бас тэлээнүүдээ ч юм уу те босоогоор нь хийх эсвэл одоо ороогоод хийх аль нь танд одоо илүү их тохиромжтой те таны байгаа те шүүгээ савны боломж болцоо аль нь вэ тэрүүгээрээ тааруулж хийн. За тэгээ энэ тэлээ бүс гэх зүйлүүд дээр аль болох хооронд нь орооцолдуулахгүй нэгийг нь авахд нөгөөдөөс таадгүй байхаар хадгалаарэ. Сүүлийн хэсэг нь болохоор гоёл чимэглэлийн хэсэг байгаа. За аксессуар буюу энэ гоёл чимэглэл гэдэгт их олон зүйл орж байгаа штэ тий эмэг бөгөж зүйлд бугуувч цаг гих мэт зүйлүүд одоо ингрийн зүйлд ч байт юм уу тий эдгээр бүх аксессуарууд маань орно. Тэгээ энэ дээр бид нарын анхаарах зүйл нь юу вэ гэхээр та ямар ч юмтай ажиллана хичнээн чихвэж болно хамгийн гол нь эн чинь нэг нэгэндээ нөлөөлөхгүй. Би нөгөө айгүй нөмийн хитрхийн минимал байж тэ юм хэмнэг гэж тий одоо их олон туршилтуудыг бас өөрийнхөө амьдралдаар хийж ялаа. За тэгээ би ч нөгөө эмэг зүйлд их багтай эмэг маань ч гэсэн айгүй жижигхэн эмэгнүүдтэй
Тэгээ зүйлдүүд маань ч гэсэн их жижиг. Ер нь бүх юмнууд маань нэг тийм авсаархан миний нэг тийм жижигхэн хайр цug гэдэг шүү дээ. Өдөр өдрөөр нь битмий уудаг. За тэрэн дотор миний ингээ бүх аксессуар ерөнхийдөө багтцдаг байсан. Тэгээл нэг онгойлгол тэрэн дотор нэг юм гээ ч юм уу зүйлт мүлтэ хийчдэг байсан байхгүй юу. Гэхдээ тэрэн дээр би нэг тийм алдаа гаргасан. Тэр нь юу вэ гэхээр ийм гоёл чимэглэлийн зүйл чинь гоёлын шигтгээтэй эсвэл одоо алмазын эрдний чулуу ч юм уу байгаад идэг штэ тий. Эдгээр зүйл дээр би нэг зүйл алдсан нь юу вэ гэхээр тийм пластик тийм хайрцаг дотор шууд хийгээ тэгээд хаасаа хаваагүй авч яваадсэн чинь дараа нь миний эмиг зүйлтнүүд айгүй тийм зурагдсан байсан байхгүй юу. Хатуу тийм хайрцаг дотор хийж болохгүй мэн гэдгийг ойлгосон. Тэрний дараа нь болохоор аливаа зүйлийг одоо анх байсан чигээр нь ямар нэгэн гэмтэлгүй ямар нэгэн асуудалгүй бид нар арчилж авч явж явахын тулд тэрийг хаана хадгалах уу, юунд хадгалах уу, яаж хадгалах уу гэдэгт одоо ухаан биднэрт хэрэг болоод байна тий. Тэгэхээр аль болох эдгээр гоёл чимэглэлийн зүйл бол нүдний шилээ тийм зурагдахгүй гэдэг дээр анхаараарай тий. За ингээ хувцсан дээр бас яригдах нэг зүйл нь улирал дууссан хувцснууд байдаг. За улирлаа дууссан хувцснуудыг бид нар хадгалахдаа аль болох тухайн хувцсны онцлог тааруулж хадгалнаа тий. Жишээлх юм бол зарим одоо амьсгалдаг материалыг бол тэм гялгар утан дотор хийж авч юусоо болохгүй одоо булган шүүбч байд юм уу эсвэл одоо нэг годон гуталч байд юм уу эдгээрийг бол тэм гялгар утан дотор удаан байх юм бол хөх зүүсэх өнөр орох за тийм учраас аль болох тэм даавуу утан дотор ч юм уу тиймэрхүү байдлаар хадгалвал зүгээр харин амьд биш материалтай синтефон гүртэх ч юм уу эдгээр зүйлүүдийг болохоор вакуум ууд гэж яддаг штэ тий вакуум уудын дотор вакуумжуулаад хадгалах ч юм уу боломжтой байна. За энэ талаар ерөнхийдөө ажлын дэвтэр дээр маань илүү дэлгэрэнгүй байгаа. Та бүхэн маань тэрийг уншаарай. Урт хугацаанд хэрэглэхгүй төр одоо улирал дуусан зүйлүүдийг хадгалж байгаа ямар ч тохиолдолд хаягжуулт гэдэг зүйлийг заавал хийн тий. Тэр хайрцаг савн дээр хаягжуулт гэдэг зүйлийг хийн. Энэ нь ингээд хийж байхад айгүй ядаргаатай юм санагддаг ч гэсэн дараа нь яг ингээд бэлэн болцоо хойноо тий яг амьдрал дээр хэрэгжүүлээд эхлэхээр тэр хаягжуулт бол биднэрт цаг хугацаа гэмж өгдөг. Эмх зэгцэд зориулсан 1 минут нь таны амьдралын дараагийн 5 минутыг хэмнэх тэр хэмнэлт байдаг учраас энд гаргаж байгаа цаг хугацаа болгон маань үр дүнтэй, үр өгөөжтэй байх болно. За өнөөдрийн хичээлд анхаарал тавьсанд баярлалаа. Та ажлын дэвтрээ хэрхэн татаж авахаа мэдэхгүй байх юм бол бичлэгний комент хэсэгт оруулчихъя. Та бүхэн тэндээс зааврын давуу татаад аваарай. Баярлалаа.